өдрийн мэндийг хүргэе. Энэ түрүүн Тэмүүлэн дарга би гараа өргөж амьдсангүй энэ төсвийн хүрээний мэдээлэл төсвийн хавсралттай холбогдолтой нэг асуудал байгаа. Батлан хамгаалахын сайд асуух асуулт байна. За Батлан хамгаалахын сайд хавсралт нэг дээр бол одоо 27-гийн 1 хөгжлийн бодлого баримт бичиг тусгагдсан Батлан хамгаалах чиглэлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэдэг хэмжүүр дээр тавьсан байна. 15-аас 30 төгрөгнө. Тэгэхээр эн чинь нөгөө төсвийн тухай хууль, хөгжлийн бодлого төлөлтийн тухай хууль дээр ерөөсөө зөрчсөн. Бүх яамдууд өөрсдөө хийх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөөр задлаад оруулаад ирсэн байхад ганцхан Батлан хамгаалах юм би ажиллаа сайн хийнэ гэдэг юм оруулаад ирсэн байх юм. Эн чинь өөрөө төсвийн тухай хуультайгаа нийцэхгүй байна. Хөгжлийн бодлого төлөлтийн тухай хуультайгаа нийцэхгүй байна. Энийг одоо задлж оруулж ирэх дээрээс нь болохгүй бол одоо эдийн засгийн хөгжлийн яамд өгсөн саналын дагуу эдийн засгийн хөгжлийн яам сангийн яам бол энэ саналыг авах ёсгүй шүү дээ. Эсвэл энэ дээр одоо зарчмын зөрүүтэй санал гаргах юм уу? Нодон бол бас яг Батлан хамгаалах яамн дээр 11 зарчмын зөрүүтэй санал гаргаж энэ төсвийн тухай хуульд оруулж өгсөн. Тэгэхээр Батлан цайд энэ 15-аас 30 гэдэг шалгуур чинь ямар төсөл хөтөлбөр хэрэгжих юм бэ? Энэ ерөөсө задаргаа нь байхгүй. Эн чинь болохгүй. Хуулиндаа нийцэхгүй байна. Хоёрдугаарт та өөрөө энийг батлуулж авлаа гэхээр үндэсний аудит болно. Их хурл энэ дээр ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлснийг хянж чадахгүй. 790 тэрбум төгрөгөө зарцуулсныг л хянах. Хоёрдугаарт сангийн яам таны төсвийг өгөхгүй болно. Энийг батлуулаад явуулаа гэх юм л. Гуравдугаар та дотроо жанжин штабтайгаа яам бодлого дээр хэдэн төгрөг авах юм. Жанжин штабаас төсөө авах дээр бол айгүй хүндрэлтэй асуудал үүснэ шүү. Тэгэхээр энэ дээр яагаад ингэж орж ирсэн? Хоёрдугаарт энийг зарчмын зөрүүтэй санал гаргах юм уу? Эсвэл та өөрөө саналаа оруулах юм уу гэдгийг тодруулъя. За та бүхний энэ өдрийн мэндийг хүргэе. Анар гишүүний асуултанд хариулъя. За манай Батлан хамгаалах яамны салбарын одоо хөрөнгө оруулалтын асуудлууд бол нууцын зэрэгэлтэй явдаг. За бид бүхэн бол одоо төсвийн төсөлд бол сангийн яам болоод эдийн засгийн хөгжлийн яамд бол жигсаалтаар нь нууцын зэрэгэлтэй өргүүлж байгаа. За энд бол одоо бүхэл дүнгээр тавигдсан байгаа. Та шаардлагатай гэвэл бид бас энэ танд тухайлан одоо бас жигсаалтыг өргүүлж болно гэдэг хэлье. За Анар гишүү. Нэмж тодруулъя. За урд нь тэгээд яагаад Батлан хамгаалах яам төсөл хөтөлбөрүүдэд задаргаатайгаар оруулж ирж исэн юм болоо? Нууцын зориултын төсөл хөтөлбөрүүдийг урдны төсөвдөр ч гэсэн байсан. Тэгэхээр тэнд бол ингээд бүгэлдэж орж ирсэн байдаг. Одоо төвийн бүсийн, баруун бүсийн барилга бүтээн байгуулалт гэдээ орцсон байгаа тэр зөвлөлт залтыг би сайн мэдчихэж байгаа. Гэхдээ энэ ингэж бол орж ирж болохгүй шүү дээ. Тэш энэ дотор ч Батлан хамгаалах их сургуультай яах юм? Эрдэм шинжилгээндээ яах юм гэдэг нууцтай хамаарагдахгүй төсөл хөтөлбөрүүдэд та заавалж задлж оруулж ирэх ёстой шүү дээ. За Батлан цайд Анар гишүүний асуултанд хариулъя. Асуултанд хариулъя. Урд нь бол яг тоног төхөөрөмжийн зардал гэж бараг батлагдж байгаа юм байна лээ. Энэ жил одоо бид нар тоног төхөөрөмжийн зардал гэж оруулж байгаа. Яг үүндээ бол бид бүхэн Батлан хамгаалах салбартай холбоотой хөрөнгө оруулалт бол нэлээд хойрог явж байсан байх. За салбарт бол асуудал бий. Асуудлыг шийдэх юм бол одоо бас хүний одоо манай Монгол улсын төсөвд одоо орог л хүндхэн тусгаар тийм л одоо нөхцөл байдал байгаа. Тэгвэл бид бүхэн бол одоо боломж олцсондоо тулгуурлаад тал талдаа зохион байгуулалт хийгээд одоо ажиллаж байгаагийн хэлбэр бол одоо энэ юм аа гэдэг бас хэлхэн зүйтэй баг. Тийм учраас одоо жигсаалтыг бол бид бүхэн сангийн яам болоод эдийн засгийн яамд бол нууцаар өргүүлээд тэгээ энд бол бүүн дүнгээр орж ирсэн явж байгаа юм. Батлан хамгаалах салбар үндэсний Батлан хамгаалах сургууль судалгаа шинжилгээний хүрээлэнгүүдийг бид нар бас шинэ төвшөнд гаргахын тулд ажиллаж эхэлж байна. За түүнтэй холбоотой бас тодорхой саналууч явуулна. Энэ дотор одоо бүх одоо анги салбаруудтай холбоотой л хөрөнгө оруулалтын жигсаалтууд бол бүхэлдээ гарцсан явж байгаа гэж ойлгож байна гэдэг хэлье. Сангийн яамнаас нэмж тодруулж хэлэх зүйл байгаа юу? Анар гишүүний асуулттай холбоотойгоор. За 8 номер Санжадарч сангийн яам. За сангийн яам төсвийн бодлого төлөлтийн газрын дарга Санжадарч. За гишүүний асуусан асуулт нь бол төсвийн 2026 оны төсвийн тухай хуулийн 1-р хэсрэлт дээр батлагдж байгаа 24 дугаар зүйл дээр байгаа
зэвсэг түвшний үйл ажиллагаагээ шалгуур үзүүлэлт хүрэх үр дүн хэлж байгаа. Суур түвшин 15 байгаа. Тэгээд 2026 онд бол зорилттой түвшин 30 байгаа гэж байна. За энийг бол жишээ нь цэргийн тоо, хүч хэрэгсэл, барилга байгууламж, байршлын нууц гэдэг учраас бид нар бол задлуулж авдаггүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт сангийн яамнаас бол байгууллагын яг тухайн жилд нь хүрэх зорилтыг бол хүчээр та нар ийм юм хийх ёстой гэдэг байдлаар бол ойлгох авахгүй шахаж бол авдаггүй. Зүгээр энэ төсөвтөө та нар юу хийх юм бэ гэдэг асуулга байдлаар бол тэрийг бол илүү төсөлтөө нь уялдуулах гэж хичээж ажилладаг тийм. Баярлалаа. За анар гишүүн нэмж тодруулъя. Энэ за жишээ нь оюутан цэргийн хөтөлбөр гэдэг нийгмийн чанартай олон төсөл хөтөлбөрүүдийг батлан хамгаалахын хэрэгжүүлдэг. Тэд нар чинь бүгдээрээ ил байгаа төслүүд шүү дээ. Тэ хөрөнгө оруулалтын асуудлууд байгаа. 790 тэрбум төгрөг тэр чигээрээ нууцд орох ямарч боломжгүй шүү дээ. Энэний талаар би тодруулгуудын холбогдох газруудаас авцсан. Энэ задлж орж ирээд нууцд хамрагдах юмнууд байх ёстой ойлгож байгаа. Тэдрийгээ ч гэсэн оруулах ёстой. Төсвөн баг гэдэг дээр би ч гэсэн санал нэг байдаг. Зүгээр гол нь энэ чинь дараад нь таны үйл ажиллагаа ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг бүх юмыг нууцд аваж ингэж оруулж болохгүй. Манайх одоо энэ төрийн бол албаны нууцын тухай хуулийг гажуудуулж ашигладаг. Дахиад бүхэл бүтэн нэг салбарын юм чинь бүхэл тэр чигээрээ нууцын ажил хийдэг газар биш шүү дээ. Олон нийгмийн шинжлэх ухааны бас үйл ажиллагаанууд хийдэг. Задлж оруулж ирэхийг хүсэж байна. Энэ батлуусаа та нэмээд яг тайлбарлаад тодруулаад хэлээч. Одоо энэ яг төсвийн доктортой зөвлөж гэсэн задрагааг нь бид гишүүдэд таргаад өгсөн байгаа шүү дээ. Одоо энэ дотроос чинь 790 чинь үндсэндээ цалин ус нэмэгдэл урамшуулж гэдэг юм уу, энэтэй холбоотой зардал нь 490 тэрбум төгрөг юм байгаа ч гэдэг юм уу те. За ингээд одоо бараа ажил үйлчилгээ, бусад унаа хоол, нийгмийн даатгаж гэдэг юм уу. Энэ зүйл болгон дээр бас тайлбар өгөхгүй бол 790 ирүүл бүтэн нууцад байдаг юм шиг тийм буруу ойлголт бас төрөх гээд шүү. Та одоо бас яг зөв юугаар нэхгүй бол. За батлуусаад. За яг 700 ирүүлээ биш юм байна. Манай үндсэн одоо урсгал зардал дээр зөвшөлтний жанжин штаб дээр байгаа зардлууд жоохон нэмэгдсэн. Бусд нь бол хасахтай явж байгаа. Дандаа хасахтай явж байгаа. Үндсэндээ хөрөнгө оруулалтын зардлууд 67 тэрбум төгрөг байгаа. Түүнээс одоо 36 орчим тэрбум нь бол тоног төхөөрөмж худалдаа авахтай. За тэр дотор бол одоо анги салбартай холбоотой тоног төхөөрөмжүүд байна. Мөн дээрэс нь энхийг дэмжих ажиллагаанд дараагийн одоо бас шатлалд оруулахад шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүд дээр 16 орчим тэрбум төгрөг батлагдах төсвийн төсөлд одоо явж байна. За бусад одоо зардлууд нь буюу үлдсэн одоо 31 орчим тэрбум нь бол анги байгууллагуудын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой зардлууд байгаа. Тэгээ энэ асуудлыг бас тэгээд нууцын зэрэгэлтэд бид бүхэн асуудал тандаж байгаа. Бас тагнуулын ерөнхий газартай бид бүхэн ажилласан. Тагнуулын ерөнхий газраас одоо энэ асуудлыг бас нууцд оруулах тал дээр санал аваад явж байгаа зүйлүүд бий. Тэгээ энэ болгоны чинь бас тэгээд ил яриад аж болохгүй тэгээд бид бүхэн одоо таймлоод асуудлууд хандж байгаа. Хэрвээ та өсвөл одоо бүхтэнгийн би жигшаалтаар танд өргүүлэхэд бэлэн байна гэдэг хэлсэн. За холбогдох яамдад бол бид нэр яг нууцын дагуу жигшаалтаар нь хөргүүлж байгаа.